Сайн байцгаана уу? Үүнийг сонсч буй танд өглөө өдөр орой минь. Хэрвээ танд манай бичлэгүүд таалагддаг бол лайк дараарай, мөн subscribe дараарай. Хажууд нь байрлах хонхон дээр дарах юм бол шинэ бичлэг хийх болгонд танд мэдээлэл очих болно шүү. Өнөөдөр бид Reddit дээр нийтлэгдсэн Японд болсон аимшигтай түүхүүдээс хүрэхээр бэлтлээ. Ингээд бүгдээрээ түүх рүүгээ орцгоё. Нэгдүгээр түүх. Энэ надад шууд тохиолдсон зүйл биш. Гэхдээ би Токиод өссөн. Тэр үед ахлах сургууль байсан. Манайх Ситагаяагаас холгүй амьдардаг байлаа. Одоо хүртэл тэр өвлийг бодохоор би минь хүйт даадаг. 2000 оны 12 дугаар сарын сүүл. Шинэ жилийн өмнөх өдрүүд Японд их онцгой байдаг юм. Хүмүүс гэрээ цэвэрлэн, дэлгүүрүүд дүүрэн, орой бүр гудамжинд нэг тийм дулаахан ор амьсгалтай. Тэр үед би 16 настай байсан. Шөнө оройхон хүртэл зурагт үзэж байгаад унтсан. Маргааш нь ээж галдгооноос их чанга юу гинэ гэж хэлхийг сонсоод би сэрээд очтол зурагтаар мэдээ гарч байлаа. Ситагая дүүрэгт нэг гэр бүл амиа алдсан байдалтай олджээ. Ээжийн гартаа барьж байсан аяга ширээн дээр үл ядлаг чичирч байсныг би одоо хүртэл сандаг. Эхэндээ бүгд л жирийн мэдээ гэж бодсон. Харамсалтай хэрэг. Тэгээд л дуусаа гэж. Гэхдээ хэд хоног өнгөрөх тусам энэ хэрэг улам эвгүй болоод эхэлсэн. Тэр айл манайхаас машинаар 10 минутын зайтай байсан. Бүр эндээс хол биш байна гэж хэлж байсныг би сандаг. Гудамжинч жирийн, ямар ч онцгой юмгүй, жижиг байшингууд, нарийнхан зам, орой болоход нам гүм, тийм л газар. Тэгээд мэдээ улам дэлгэрсэн. Маргааш нь сонин дээр бичигдсэн байсан. Алуурчин гэр бүл рүү дараад зүхтаагүй. Тэндээ үлдсэн. Цаг гарав. Хөргөгч онгойлгосон, юм ийдсэн, жорлон орсон, бүр компьютер хүртэл асаасан. Шарахтай байсан бололтой өөрийнхөө шарахыг цэвэрлж боосон. Тэр үед л надад анх удаан үнэхээр эвгүй санагдсан. Яагад гэвэл би тэр үйл явдлыг дотроо төсөөлсөн юм. Чимээгүй байшин, гэр бүл нь аль хэдийн нас барсан. Харин хэн нэгэн хүн ганцаараа гал тогоонд сууж байна. Зүгээр л амарч байгаа юм шиг. Тэр шөнө би унтаж чадаагүй. Манай гэрийн шатнаас доош буух хэсэг хүртэл хүйт дагаад байгаа юм шиг. Жорлон орох хэрэг гарсан мөртлөө коридороор явхаас айцтай болсон байлаа. Хэн нэгэн гэр дотор минь байвал яах вэ гэж бодогдоод. Тэнийг бодол байсан ч би толгой дотроосоо гаргаж чадаагүй. Дараа өдөр нь сургууль дээр бүгд энэ тухай ярьж байсан. Нэг охин бүр уйлсан. Манай аав эгч тэр хавьд амьдардаг гэж хэлсэн. Багш хүртэл орой эрт харцгаа гэж хэлсэн. Ийм Японд хүмүүсийн амьдралыг их өөрчилсөн. Учир нь бид аюулгүй гэж боддог байсан юм. Ялангуяа тэр үеийн Токио. Шөнө орой дэлгүүр ороод ганцаараа алхсан ч байдаггүй. Хаалгаа нэг удаа түгжээд унтчихдаг. Тийм л байсан. Гэтэл энэ хэрэг тэр ойлголтыг бүгдийг нэвтсэн. Хэд хоногийн дараа аав орой ажилласаа ирээд хаалгаа 2 удаа түгжиж шалгаж байхыг би харсан. Тэр урд нь тэгдэг байгаагүй. Ээж шүн цонхны түгжийг шалгадаг болсон. Бид хинж энэ талаар шууд ярьж зүрхлээгүй. Гэхдээ бүгд айж байсан. Нэг орой би өрөөндөө сууж байхад гадаа хэн нэгэн алхах чимээ сонсогдсон. Зүгээр л хурш мэдээж. Гэхдээ би цонх руугаа харахаас үнэхээр хайсан. Ягаад ч юм би цонхоороо харвал хэн нэгэн намайг харж байх вэ гэж бодогдсон. Тэр мэдрэмж хамгийн муухай. Дараагийн мэдээллүүд гарч эхэлсэн. Цагдаа нар маш их улмар болсон. Хурууны хээ, цус дээнхээ. Бараг л кино шиг. Одоо удахгүй баригдана гэж бүгд ярьцгааж эхэлсэн. Гэхдээ баригдаагүй. 7 хоног, сар, жил юу ч биш. Тэгх тусам улам эвгүй болсон. Яагад гэвэл энэ хүн алга болоогүй. Тэр хаана ихтэй байгаа? Амьд эрх чөлөөтэй. Тэр Токиод байсан байж ч магадгүй. Галт тэрэг нь чиний хажууд сууж байж болно. Дэлгүүрт чиний өмнө зогсож байж ч магадгүй. Энэ бодол их хэцүү.
Нэг удаа аав намайг машинаар аваад тэр хаваар дайрч өнгөрсөн юм. Санаатай биш. Зам нь тийшээ байсан. Би цонхоор харж байлаа. Өдөр байсан мөртлөө л тэр гудамж дэндүү намгум санагдсан. Хүмүүс байсан, нохоо салхилуулж байсан, хүүхдүүд дугуй унж байсан. Гэхдээ би дотроо нэг л хүнд мэдрэмж авч байсан. Яг л энд болсон, яг энэ газар, яг ийм тайван өдөр. Тэгээд орой болоод хинч мэдээгүй. Хамгийн их санаанд үлдсэн зүйл бол нэг хөгшин хөршийн ярилцлага. Тэр телевизээр тэр шөнө би гэрэл асаалттай байгааг харсан. Тэд сэрүүн байгаа юм байх та гэж бодоод л өнгөрсөн гэж хэлсэн. Би тэрийг сонсоод шууд хөшчихсөн. Учир нь тэр мөчөд дотор нь юу болж байсныг хинч мэдээгүй. Магадгүй тэр хүн дотор нь байсан. Магадгүй цонхны цаанаас харж байсан. Гэрэлтэй өрөөний цаана хөдөлгөөнгүй зогсож байсан. Хөршин гадаа өнгөрөөд л юу ч анзаараагүй. Тэгээд өнөөдрийг хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй. Би одоо насанд хүрсэн. Өөр газар амьдардаг болсон. Гэхдээ нэг зуршил үлдсэн. Орой унтахын өмнө хаалгаа нэг удаа төгжөөд болчихдоггүй. Дахиад шалгадаг. Заримдаа бүр 3 удаа. Яагаад гэвэл тэр өвөл би нэг зүйлийг ойлгосон. Хамгийн аимшигтай юм гэдэг дандаа харанхуй газар болдоггүй. Заримдаа дулаахан гэрэлтэй энгийн айлд хүмүүс яг хажуугаар нь өнгөрч байхад чимээгүй хүн болж өнгөрдөг. 2 дугаар түүх. Энэ явдал намайг 24 настай байхад болсон юм. Тэр үед би Яманашид хүргэлтийн жолооч хийдэг байсан. Токио шиг биш шүү дээ. Уул ихтэй, өвөл орой болоход бараг хөнгөө болчихдог газар. Тэр өдөр 12 дугаар сарын сүүл байсан. Бүтэн өдөр цас орсон. Орой гэхэд зам мөстөөд машин барихад эвгүй болчихсон байлаа. Би сүүлчийн хүргэлтээ хийгээд гэрлүүгээ буцаж байсан юм. Шүн бараг 11 өнгөрсөн. Радио сулхан дуурайад салхины шилэн дээр цас тогтож байсан. Зам тэр чигтээ хоосон. Хоёр талаар нь хараа. Нэг ч айл харагдахгүй. Тэгээд урд талд гэрэл үзэгдсэн. Эхэндээ эсрэг урсгалын машин гэж бодсон. Гэтэл ойртоод ирэхэд замын хажууд зогссон жижигхэн цагаан Toyota байсан. Хөдөлгүүр нь ажиллаж байгаа нь утаанаас нь харагдаж байсан. Би удаан өнгөрөхдөө дотор нь хүн байгаа эсхийг харах гэж оролцсон. Гэхдээ цонх нь бүхэлдээ цамцчихсан. Юу ч харагдахгүй. Эхлээд зүгээр өнгөрчихье гэж бодсон. Япон хүмүүс ер нь бусдын хэрэгт шууд оролцоод байдаггүй л дээ. Гэхдээ арын толинд харахад тэр машин яг хэвээрээ байлаа. Хөдөлгүүр насаалттай, гэрэл насаалттай. Харин ямар ч хөдөлгөөн байхгүй. Надад нэг л зүйл эвгүй санагдсан. Замын хажуу зогсоод буцаад алхаж утсан. Хүйтэн гэж чихтэйхэн амьсгал уур болоод л. Машинд очиод эхлээд шилийг нь тогшсон. Уучлаарай. Ямар ч хариу алга. Дахиад тогссон. Дотор нь намгүм. Миний зүрх жаахан хурдан цохилж эхэлсэн. Жолооч нь ухаан алчихсан байвал яах вэ гэж бодсон. Гэтэл хаалганы бариул татгад түгжээтэй. Цонхны завсарлуу харсан. Юу ч харагдаагүй. Цан нь маш зузаан. Нэг л хачин. Тэр үед миний чихэнд ой дотроос нэг юм хятнах шиг сонсогдсон. Цас гიშгэж байгаа юм шиг. Би шууд эргээд харсан. Юу ч байгаагүй. Зүгээр л хар моднууд, харанхуй. Тэгээд би шууд цагдаа дуудав. Машиндаа суугаад хэсэг хүлээлээ. Гадаа хүйтэн халаагч ажиллаж байсан ч би гараа чанга хатгаа сууж байлаа. Хэдэн минут өнгөрөхөд нэг сонин зүйл анзаарсан. Toyota-гийн гэрэл нь цасан дээр дуусч байхад яг хажууд нь сүүдэр хөдлөх шиг болсон. Би цагдаа ирж байгаа юм болов уу гэж бодоод толгоогоо өргөсөн. Хинч байгаагүй. Гэхдээ би тэрийг харсан гэдэгтээ одоо хүртэл итгэлтэй байна. Хөдөлсөн яг машины ард. 2 минутын дараа цагдаа ирсэн. Нэг ахмад насны офицер, нэг залуу.
Би юу болсныг хэллээ. Тэд хамт очиод хаалгыг хүчээр онгойлгосон. Дотор нь хоосон. Жолоочийн суудал хоосон, арын суудал хоосон, хинч байгаагүй. Радио маш сулган дуурч байсан. Халаагч нь ажилд байсан, дотор нь дулаахан. Тэгээд офицер нэг юм анзаарсан. Машины хажуугийн цасан дээр мөр. Нэг хүний мөр. Жолоочийн хаалганаас ойроо орсон буцаж ирээгүй. Бид бүгд гэрэл тусгаад харав. Мөр нь шулуун орсон. Ойролцоогоор 10-аад алхмын дараа мод руу орсон. Тэгээд цаашаа харанхуй. Залуу цагдаа радиогоороо нэмэлт хүч дуудав. Тэгээд хайлт эхэлсэн. Би ч бас зүгээр зогсож чадсангүй. Гэрлээ бариад хэсэг алхсан. Цас өгдөг хөрнө. Ой дотор салхи огт өөр чимээтэй байдаг. Нэг мөчөд яг уртхан талд минь мөчөр хугарах чимээ гарсан. Бид гэрлээ тусгасан. Юу ч байгаагүй. Зөвхөн цас. Тэгээд мөр. Мөрөн тасарчихсан. Зүгээр л алга болчихсон. Цаашаа байхгүй. Бүгд чимээгүй болсон. Нэг офицер сүүнг хоолоогоор энэ байж боломгүй юм гэж хэлсэн. Би тэр мөчийг мартдаггүй. Цас орсоор байсан гэрлүүд анивчаад хар моддын хооронд салхи. Тэгээд мөр зүгээр л дуусчихсан. Маргааш нь намайг мэдүүлэг өгөхөөр дуудсан. Машины эзэн 31 настай эрэгтэй байсан. Ажлаасаа гараад гэрлүүгөө явж байсан камер дээр бичигдсэн. Эхнэр нь хүлээж байсан. Тэр шөнө гэртээ ирээгүй. Халаасны төрөвч утсан машинда. Зүгтах гэж байгаа хүн бүх зүйлээ аваад явна шүү дээ. Хэд хоног хайсан нохойтой баг, дрон, сайн дурынхан. Юу ч олдоогүй. Дараа нь замын доод талын жалганаас нэг жижиг цүнхэл олсон. Дотор нь бичиг баримт, өөр юу ч байгаагүй. Яагаад тэр машина асаалттай орхиод ойроо орсныг хэн ч мэдээгүй. Яагаад мөрөнд тасарсныг хэн ч тайлбарлаж чадахгүй. Надад бол хамгийн эвгүй нь өөр юм. Тэр шөнө би машины ард сүүдэр хөдөлснийг харсан. Үүнийг би цагдаа нарт хэлээгүй. Хэлсэн ч утгагүй гэж бодсон. Гэхдээ би харсан. Тэгээд одоо хүртэл боддог. Магадгүй тэр хүн тэр үед амьд байсан байх. Модны цаана зогсож байсан байх. Эсвэл хэн нэгэн өөр хүн байсан. Намайг ажиглаж байсан. Хэрвээ би тэр үед ганцаараа ойроо орсон бол яах байсан бол гэж хаяа боддог. Дэрнээс хойш би шөнө уулын замаар ганцаараа явах дургүй болсон. Одоо ч гэсэн цастай шөнө гэрэл асаалттай зогссон машиныг харахаар шууд цээж давчтаад ирдэг. Зарим хүмүүс тэр хүн зүгээр төөрсөн байх гэж. Магадгүй. Гэхдээ мөр нь хаашаа алга болчихсон юм. Яагаад буцаад ирээгүй юм? Яагаад машин дулаахан хിവэрэ байсан юм? Тэгээд хамгийн сүүлд нь би яагаад машины ард хөдөлсөн сүүдэр харсан юм? Тэр шөнө ууланд яг юу болсон бэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ нэг юмд би итгэдэг. Би тэнд ганцаараа байгаагүй. 3 дугаар түүх. Энэ явдал 2019 онд надад болсон юм. Би Америкт амьдардаг. Тэр жил анх удаа Япон руу ганцаараа аялсан юм. Үннийг хэлэхэд Токиод очих миний мөрөөдөл байсан. Шөнийн гудамжууд, автомашинууд, неон гэрэл бүгд миний төсөөлснөөс ч илүү байсан. Эхний хэдэн өдөр зүгээр л төгс. Өдөржин хот үзнэ, оройн рамен идэнэ, шүн буудалтаа ороод унтна. Тэгээд 3 дахь өдөр мөнгө хэмнэх гэж капсул буудал авсан. Шинжукугийн жижигхэн гудамжинд байсан. Гаднаасаа маш цэвэрхэн. Ресепшн залуу инээгээд англиар ярьсан. Карта өгсөн, дүрмийг тайлбарласан. Шүн дунд өнгөрөхөд чимээгүй байгаарай гэж надаас гуйсан. Би толгой тохив. Дотор ормогц маш нам гүмб байсан. Капсул буудалд өмнө орж үзээгүй болохоор эхэндээ жаахан сонин санагдсан. Урт коридор, хоёр талаараа давхар капсулуудтай. Хүн бүрийн орон нэг жижигхэн хөшгтэй. Дээгүүр агаар жуулалтын сулган чимээ. Хэн нэгний амьсгал,
Зарим нь унтаж байна, зарим нь утсаа харж байна. Би өөрийн капсулдаа ороод цүнхээ тавьсан. Жижигхэн ч гэсэн цэвэрхэн. Дотор нь гэрэл USB-C нэглэгч жижиг тавиур. Хөшгөө хаагаад хэвтэв. Утсан ч унтчихсан байсан. Тэгээд сэрсэн. Яагаад сэрснийг мэдэхгүй. Гинтл нүд нээгчсэн. Коридорын бүдэг гэрэл хөшгөний завсраар харагдаж байлаа. Тэгээд хажуугийн капсулаас сулхан шивнэг чимээ сонсогдсон. Эхэндээ утсаар ярьж байна гэж бодсон. Япон хэл. Маш зөөлхөн. Бараг амьсгал шиг. Нэг хүн тасралтгүй ярьж байгаа юм шиг. Гэхдээ сонин ямар ч өөр дуу байгаагүй. Нөгөө хүн хариулахгүй. Зүгээр л нэг хоолой удаан хэмнэлээр. Би цаг руу харахад 2 цаг 17 минут. За яах вэ гэж бодоод нүдээ анив. Гэхдээ чимээ үргэлжилсээр. Тэгээд гинт тасарчихсан. Шууд л яг хутгаар тасалчихсан юм шиг. Би хөшгөний завсар руу харсан. Юу ч харагдсангүй. Коридор хоосон. Тэгээд миний капсулын хөшгийг гаднаас нь зөөлөн дарсан. Яг хэн нэгэн алгаараа хүрээд шалгаж байгаа юм шиг. Миний бүх бие хөшчихсөн. Амьсгалж авахгүй хэвтсэн. Хөшиг хөдөлсөн. Дотор тал руугаа жаахан хонхойно. Тэгээд тогтсон. Нөгөө талд нь хүн байгаа нь мэдрэгдэж байлаа. Яагаад гэвэл би амьсгалыг нь сонссон. Маш ойрхон. Яг л хөшгөний цаана. Нэг хүн яг нүрээрээ шахуу зогсчихсан юм шиг. Тэр бараг бүтэн минут үргэлжилсэн байх. Гэхдээ надад маш урт санагдсан. Зүрх цээжнээсээ гарах гэж байгаа юм шиг. Хөшгийг татаж онгойлгол яах вэ? Юу харагдах бол толгой тийм бодлоод орж ирж байсан. Гэхдээ би хөдлөөгүй. Нэг ч миллиметр хөдлөөгүй. Дараа нь даралт алга болсон. Алхах чимээ сонсогдсон. 1, 2, 3. Тэгээд бүр холтсон. Би дор хаяж 10 минут хөдлөөгүй. Зүгээр л таз ширтээд хэвтсэн. Дараа нь зориг гаргаад хөшгөө 1 см сөгсөн. Коридор хоосон. Бүдэг гэрэл ямар ч хүн алга. Би тэр шин дахиж унтаж чадаагүй. Өглөө 6 болохыг хүлээсэн. Хүмүүс сэрээд эхлэхлээр арай дээр болсон. Доошоо бууж ресепшн дээр очисон. Өчигдрийн залуу биш, настай эмэгтэй байлаа. Би Япон хэл мэдэхгүй болохоор англиар асуусан. Хажуугийн капсул өчигдөр хэн байсан бэ? Тэр компьютер шалгасан. Тэгээд инээгээд аль дугаар вэ гэж асуусан. Би хэлсэн. Тэр дахиад шалгасан. Тэгээд над руу хараад тэр чинь хоосон байсан гэсэн. Би бүр ойлгоогүй. Хоосон гэхэд тийм ээ хинч байгаагүй. Би зүгээр л хараад зогссон. Гэхдээ би шүн хин нэгний яаж байгааг сонссон. Хин нэгэн миний хөшгийг гэд хэлэхэд тэр эмэгтэй их эвгүй нэмсэглээд магадгүй хин нэгэн алхаж явсан байх гэв. Би дээшээ буцаад гарсан. Хажуугийн капсулын хөшиг хаалттай байлаа. Би хэдэн секунд хараад зогссон. Тэгээд сөхсөн. Дотор нь цэвэрхэн, шин цагаан давуу, ямар ч очоо байхгүй. Гэхдээ дэрэн дээр нь нэг юм байсан. Жижигхэн бөөрөнхий хонхоос мөр. Яг л саяхан хин нэгэн толгоогоо тавьж байсан юм шиг. Даав нь баг зэрэг үрчээсэн. Би шууд гараа татаж авсан. Тэгээд доошоогоо орж шалглаа. Тэр өдөр өөр буудал авсан. Оройн найз руугаа мессеж бичээд инээлтэж өнгөрөөх гэж оролцсон. Гэхдээ шинэ буудалтай хэвдэж байхад нэг юм санаанд орсон. Би 2 цаг 17 минутад сэрсэн. Хөшиг дарсан хүн алхаж холдсон. Харин өглөө тэр капсул хоосон байсан. Тэгээд нэг зүйл. Би тэр үед бодоогүй. Капсулын коридорт хүмүүс явхад жижиг хөдөлгөөн гардаг, чичирдэг, гიშгэл мэдрэгддэг. Гэтэл тэр шөнө хөшгийг минь дарж байхад би алхах чичиргээ ер нь мэдрээгүй. Яг хажууд байсан мөртлөө зөвхөн амьсгал, тэгээд даралт, тэгээд чимээгүй. Түүнээс хойш би капсул буудалд дахиж орж үзээгүй. Одоо хүртэл хаяас ирээд тэр мөч санаанд ордог. Хөшигний цаана хэн нэгэн хөдөлгөөнгөө зогсож байсан. Намайг сэрүүн байгааг мэдэхгүй. Эсвэл мэдээд
хүлээж байсан ч юм билүү. 4-р түүх. Энэ явдал надад 2021 онд болсон. Би Токиогоос хөдөөгөр ажиллахаар нүүсэн юм. Нагонод жижиг тосгон нийтдээ хэдхэн 100 хүнтэй. Өдөр нийх тавин агаар цэвэр орой болоход бараг бүх айлг гэрлээ унтраачихдаг. Эхэндээ их гой санагдсан. Хотын стресс байхгүй, дуу чимээ байхгүй. Гэтэ тийм газар нэг сул талтай. Хүмүүс биний бүгд танина. Тэгээд хэн нэгэн алга болвол шууд мэддэг. Манай байшингийн яг эсрэг талд нэг настай өвгөн амьдардаг байсан юм. Бид сайн танил биш. Гэхдээ өдөр болгон шахуул таарлддаг. Өглөө шуудангаа аван үдээс хойш жижигхэн хурц бариад цасаа цэвэрлэнэ. Орой цонхны цаана зурагт үзэж суудаг нь харагддаг. Нэг тийм үргэлж байж байдаг хүн. Тэгээд 1-7 хоногийн лав гарагт би нэг юм анзаарсан. Өглөө нь түүний хашаа цасанд дарагдсан хэвээр хачирхалтай. Ер нь тэр хүн өглөө эрт босдог. Орой ажилласаа ирэхэд бас өөрчлөгдөөгүй байлаа. Гэрлэн ч асаагүй. Дараагийн өдөр нь ч мөн адил. Баасан гарагт хөршимээ хаалга тогшиж ирээд тэр ахыг харав уу гэж асуусан. Би үгүй гэсэн. Тэгээд бид хамт очиж үзсэн. Хашаа тэр чихтэй цас. Хаалганы урд мөр байхгүй юм. Хонхон дугарсан, хариу алга. Эмээ санаан зовсон бололтой ахын нэрийг чанга дуудаж эхэлсэн. Ямар ч чимээгүй. Эцэст нь тосгоны цагдаад дуудав. Тэд ирээд хаалгыг нээсэн. Өвгөн галтгоондоо нас барсан байдалтай. Энэ хэсэг нь харамсалтай л байсан. Ганцаараа амьдардаг тосгонд ийм юм их тохиолдно. Гэхдээ аимшигтай хэсэг нь дараа нь эхэлсэн. Тэр шөнө би орой эрт унтах гэж хэвтсэн. Цас орсоор байв. Гэрлээ унтраасан. Тэгээд цонхны гаднаас цас хятах чимээ сонссон. Хэн нэгэн алхаж байгаа юм шиг. Шөнө 1 цаг. Цагдаа эсвэл хөрш байх гэж бодсон. Гэхдээ чимээс зогссонгүй. Хашааны минь яг хажууд ирээд зогслоо. Тэгээд миний зочны өрөөний цонхыг гаднаас нь тогссон. Миний бүх бие чичирч эхлэв. Хөшгөөс өөхөө гэж бодсон чадсангүй. Хэдэн секундын дараа дахиад тогссон. Би утсаа аваад цаг харав. 1 цаг 13 минут. Хэсэг хугацааны дараа би зориг гаргаад хөшгөө жаахан сөгсөн. Гадаа юу ч байгаагүй. Шинхөө орсон цас, хоосон хашаа. Гэхдээ цонхны яг дор ганц хөлийн мөр. Манай цонх руу хүртэл ирсэн, тэгээд бутсан. Өглөө хөршүүдтэйгээ тараад шүнхэн явсан эсхийг асуусан. Бүгд л үгүй гэж хариулав. Нөгөө эмээ намайг сонсоод хэсэг чимээгүй байснаа өчигдөр цагдаа нар өвгөний байшин шалгаж байхдаа нэг зүйл ярьсан гэв. Би юу гэж асуусан тэр өвгөн нас барахаасаа өмнө хэдэн өдөр хэн нэгэн шүн цонх тогшоод байна гэж хэлсэн байсан гэв. Надад нэг л муухай мэдрэмж төрсөн. Би тэгээд гэж асуухад эмгэн зүгээр л мөрөө хавчив. Тэр өдөр би ажиллаа хийх гэж оролцсон ч бодол санаа өөр газар байлаа. Орой гэртээ ирэхэд хашаанд цас дахин орсон байлаа. Мөр байхгүй. Би тайвширсан. Хоол идээд зураг тасаагаа сууж байтал цахилгаан түр тасарсан. Хэдхэн секунд. Дараа нь ассан. Тэр агшин цонхны цаана яг хүн зогсож байсан юм шиг бараан дүрс харсан. Зүрх зогсох шахав. Би босоод очтол юу ч байгаагүй. Харанхуй цас. Тэгээд би доошоо харав. Цонхны гадна шинхэн мөр. Яг сая нэг алхам, нэг л ширхэг цонхны урд. Өөр юу ч байхгүй. Нааша ирсэн мөрч алга. Бутсан мөрч алга. Зүгээр л ганц яг цонхны доор. Маргааш нь би хот руу явж найзындаа хэд хонсон. Буцаад ирэхэд тосгон хийвэн хүмүүс ердийн хөрөөл байсан. Гэхдээ нөгөө эмээ намайг хараад чамайг байхгүй 2 шөнө хин нэгэн таны хаалганы өмнө зогсож байсан гэв. Би юу хэлэхээ мэдээгүй. Хин байсан юм гэхэд тэр хараагүй. Гэхдээ цасан дээр мөр байсан гэв. Тэр шөнө би анх удаа бүх гэрлээ асаалтаа унтсан. Юу ч болоогүй л дээ. Дараагийн шөнө ч муу адил.
Тэгээд бүх зүйл зогссон. Ямар чимээ байхгүй болсон, мөрч байхгүй болсон. Гэхдээ би тэр байшинд нэг жил амьдраад нүүсэн. Явхын өмнө нөгөө өвгний байшингийн урд өнгөрөхдөө харсан. Шинэ хүн орж ирээгүй. Цонх нь хаалттай, цас хуралдсан. Тэгээд нэг жижигхэн зүйл анзаарсан. Гал тогооны цонхны гаднаас яг хүний гарын хээтэй ижил 3-4 бүтэххэн толго байсан. Яг гаднаас нь тогшиж байсан юм шиг. Одоо хүртэл би шүн цонх тогших чимээ сонсоход тэр тосхон санаанд ордог. Хамгийн эвгүй нь гэвэл өвгөн бидэнд үнэн хэлсэн байсан байж магадгүй. Харин бид итгээгүй. Энэ түрээд өнөөдрийн түүхүүд маань өндөрлж байна. Та бүхэн өшөө олон түүхийг сонсохыг хүсвэл subscribe-а дараарай. Мөн хажууд нь байрлах хонхон дээр дарвал шинэ бичлэг орох бүрт танд мэдэгдэл очих болно шүү. Баярлалаа.